Сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны даваагаас баасан гарагийн 19 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хоол биш үзэл бодлон цэгцтэй үгээр оновчтой ураатай 225 нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 7-ны баасан гарагийн дугаар шударгад бэлэн болоод байна. За студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Автомашины радиатор Power Condition-ийн асуудлыг бидэнд даатах 22 жилийн туршлагатай анхдагч радиатор сервис мөн эрүүл залуу амьдарцгаар Live TV-ийн өвлөн цаг танилцуулна. Таны ангийнханд өвчмөндийг хүргье. За өнөөдөр баасан гараг үлээ. Баасан гарагт хоёр бүхэнтэйгээ хамтраад түүх зохиодог. Тэгэхээр хамгийн ихэнд толбогдсон сонсогч Тухайн Багтаа нэр өгөн зам өөрийнхөө хочийг хэлж орж ирнэ. За тэгээ мөн алтан нэг дүрэн байдаг да. За тэр дүрм нь болохоор битэр байнгын л тоншуу шиг давтчихин дөө. Тэгээд та гар утасныхаа спикер чихвчийг унтраагаад радиогоо унтраагаад холбогддог. За тэгээ мөн 5 дахь өдөр хүүхэд авдаггүй. Ерөөсө түүх зохиодог учраас тэгээд дандаа хийсвэр сэтгэдэг учраас манайхан бас задгаа гоё чөлөөтэй сэтгэхэд хөвжөлтэй л байх нь чухал гэдэг юм шүү. Тийм бодит байдлаас хол буюу бодит түүхийг зохиохгүй шүү дээ. Яг үнэ. За эфирийн шууд татас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй. За гадуурч өхөл хөдөлгөөн ахитралээ. Март гэж. Юу хэлэх гэж байна. Миний толгой нөгөө цагаан сараасаа салаагүй. Цагаан сар март 2 зэрэг болоод. Тийм тий маргааш ч нууртай наваа шүү дээ. Тэгээ өнөөдөр ч юм уу хэдүүлээ хүрхэн бэлэг мэлэг аваад дэлчлээ шүү дээ. Залуучууд манд баярлалаа. За ихний сонсогч байна уу? Байна уу? Байна уу чимэнд? Чимдээ. За яа холбогдсон бай. Юна. Амийн хчим багт орсон. Багтаа нэр өгөөрэй. Март. Марти. Шал хөрөөл гавчих. Баасан гарагийн дөрмөө мэдэх үү? Түүх зохиодог. Үгүй сая сонслоо. Сая сонсноо тий. За хөтлөгчтэйгээ хамтраад би сэдв өгнө. Хөтлөгчтэйгээ хамтраад бяцхан түүх зохионо гэсэн хөгжилтэй түүх. За өнөөдөр та хоёр төгс сэдв маань шүдэ авахулах гэж яагаад эмнэлэгт очиод тэгээ шүдэ авахулж явахдаа эмчтэй дурлсан тийм хөгжилтэй түүх. Тэгээ хин нь авахуулахыг энэ эмч болж амыг ухахын тий. Яах вэ? Чи явах уу? Би явах процессонд бол дурлах нь шүү дээ. Эмчэнд дурлах юм уу? Үйлчлүүлэгчтэй? Үгүй эмчтэй дурлах юм. Үйлчлүүлэгч нь эмчтэй дурлах гэсэн үг. За шүдэ авахулж байгаа нь намаа ангаачаа дурлах гэсэн үг шүү дээ. За би чамд дурлчих уу? Чи эмч болчих уу? Тэгэх юм уу? Тэгэхүү чи шүдэ авахулах юм уу? За би аль нь ч яах вэ? За тэгвэл чи эмч болоорой заяа. За би эмч болъё. За өнөөдөр нөгөө Мартин битүүний өдөр гээд нөгөө чихэр чимээс амар идсэн чи шүд өвдөд бүр яалах гэж байна. Тэгээ ойрхон байдаг ажлын хажууд байдаг. Сайн байна ч байхгүй шууд ороод ирсэн. За би орж ирээг баг шүү дээ. Би орох. Өөртөө оршил нөгөө өөрийнхөө амьдралыг жоохон ярьж яахгүй. Нэг явжсэн чи нэг юм чараа сайн байна уу гэж. Ямар минь дусгүй хөгм уурлаа. Би уулын дэлгүүрлэг эмнэлэг рүү н орооч гоо. Гадаа нь яриа зогсож байгаа. Оршлоо ярьсан шүд өвдөөд эмчтэр. Өмнөөс зүгээр амар юм ярих юм гайхлаа. Тэгээ эмнэлэг ордог юм ухааны байж исэн. Тэгээ ороо яжсэн чинь эмчнэр нь байхгүй ганцхан эмч байгаа гэд нилээ очиртай байна. Хүлээгээ суугааллаа. Тэгээ сууж агаад орлоо. Сайн байна уу Март багч? Сайн байна уу эмчэн шүд өвдөөд аллах нэ бүр. Яах уу? Орцсон л л та. Ороод ирсэн. Би зогсоолох. За суусуу. Сууц байгаа бас ямар хайш. Суугаад шууд суугаад ангаац. Тэгэл энийгээ дахин өдөөс. За та шүтлэх юм байхгүй л хөөхөд. Хайцсан биш. Би ганц шүдэл үзүүлэх гэж байгаа штэ уулна. Ганц шүдтэй. Тийм үг. Шүд гэдэг юм алга гинэ. Би одоо тэгээд битүү бойлаа. Ганц шүдтэй тэр нь үүдэн шүд юм биш үү? Тэр л горгоодсон юм л та чаавс. Эмчээ нэг ганц шүдний маань очрыг отлоод өгөөч. Очрыг шээ. Наач чинь юу яа? Имплант хийгээд шууд юу ачаа амар зүрхэн шиг зүрх хэлбэртэй шүү дээ юм чинь. Яг зүрх хэлбэртэй шүү гэдэг. Зүрх хэлбэртэй шууд хийж өгөх гээд байгаа юм уу? Энэ шүүд биш боллоо. Сэлбэг. Би алт мөнгөний дархан дээр орсон юм байна. Юу хөтлөгч амын хч дурлал өөртөө чинь. Жоо үлээж агаар энэ үү юм уу? Уурлаа. Хөтлөгч нь дурлнаа өөртөө чинь. Би дурлая.
Тэгээ амар хөөргөн санагдаж байгаа юм чи. Тэгээ нөө шүд өвдсөн байсан нөө өвчин хамдаа хийсэн чи овоо нэг эмчийнхаа юг харах царайг харахтайгаа болж байна. Тэгээ маск зүтсэн байсан аахгүй юу? Эмчнэр чи маск зүтчих. Пээ тэр нүд хөмсөг тормолзоод ботгоо ботго. Эрэхтэй. Тэр хоолоо моолоо бүр тасархаа эмчин зүрх хийгээд үгээд. Ганц шүдэр чи зүрх хийчихээ. Айгуу романтик сэтгэхүйтэй юмч байсан. Тэгээ байхгүй яа би ч нэг өвчин намдагчтай үйлчсэн нэг бол хэтрүүлэг хийсэн юм байхгүй хараа шууд оролцсон. Өвчин юу ч өвчин намдагч хийгээг байхад угаасаа хийхгүй гэж хэлээл. Тэгэл өвчин намдагч хийгээгүй шүдэн амар гоё янзлал. Өвчин намдагч гөр ганц шүд юм өрөмдөнөөс. амар бэ зүрхийн хэлбэртэй болгож сэлж билээд тэр шүд юу ямар хэцүү юм бэ? Би тийм хаач баг нөгөө өвчнөдөө солиороо дурлцсан юм шиг баг тийм биш үү те. Хит их өвдсөндөө дурлцсан юм биш үү хөө. Юу вэ? Өвчин намдагчгүй би тэнд болидлээ нэг ганц шиг шүдээ гаргацсан те. Шүлсүсэн гоожинсан юм. Одоо тэг сэтгэлээ илчлэхгүй гэж. Ган шидтэйгүй яаж ярих бол мэдгүй л байна л та. Намаа амаа гэдэг юм уу гэдэг. Амаа гэдэг намаг гэхэд. Ой за. За амаа ингээд амар гоё боллоо шүдээсэн хайрлаараа. Өөрөө тэгээ тоох юм уу тоохгүй юм? Чи ганц ширхэг шүдтэйгүйг нь тоох уу яах вэ? Би ч гэхдээ гэр бүлтэй одоо хэцүү юм байна да. Бас гэр бүлтэй юм уу? Энэ түүхэн дээрээс гэр бүлээ авч хаях ёстой ш дуулна. Яасан хэцүү хүн ороод ирсэн юм бэ энэ өдөр. Тэг ингээд хөөгдөд гарсан юм. Ганц шүдтэй марч чи зүрхийг хийсээр хангилгүйтэй дорлож мурлаад лайвал. Өөр анханасаа сэйтэй аял зүрх хийгээдсэн. Тийш юм чи шүдийг гоё болгоно гэж зүрх зураад байсан яасан. Хүний сэтгэл зүрхээр тоглож байгаа байхгүй эцэст. Тэгээ юу яач одоо хайштаг гарч байгаа юм чи. Бүгдэхгүй юу да. Юм жоох хөдөлгөөр хийцэн байгаа. Дахин шүдэн баг унах юм шиг гад. Йоо тэр шүдний гадуур нэлээ тий. Гадуурны хоол идээд үзээ хөдлөхгүй болвол гайгүй хөдөлж ивэл тэгэл янзлаа л гэдэг юм шиг. Янзлаа л гэж юм тий. За баярлаа. Би ер нь бол ахаад иргэд юм байна. Ойлгомжтой байна тийм ээ. Ойлгомжтой. Тэгэл цанцар анцан болох байлгүй дээ л гэж бодож байна. Тэгээ юу шүүхөө үргэлжлүүлээд бүх шүүдийг хийгээд өгчих юм байгаа. Харин тий. Ядаж. Өгье. За болж штий. Болж ийла чаа ч бүрэн шүдтэй олчих бас тавгүй хөөхөн штий. Тийм бүтэн шүдтэй. Айгүй хөөхөн ихч. Ам нь одоо жоохон гачаа харагдаж байгаа ч гэсэн. Гой хөөхөн шүү. Цуутай хөөхөн шүү. Цуутай бүр тий. Ихч аль дүүргийг хүлээд дүүргийн Сүхбаатарын амиа зүрхийн хэлбэртэй ганц шүдтэй амиа гээд алдартай. Тий. Би нөгөө сонгоо хайрхнаас энэ ихчийн талаар байнга сонсдог гэсэн. Чиггэн зөө гаманда ганцхан шүдтэй тэрэн зүрхийн хэлбэртэй энэ гэдэг. Нэг сайн ярьж чадахгүй ч хэрэлдүүл алан шээ. Бууж улаан устай ихчсэн саваал явчих. Йоо бүр нүдэн дарагч байлаа чи. Амар гоё их. Хин ядаж урдаа үүдэн шүдэн гэдэг байгаа шүү дээ. Өөдгөө ямар юм тоох вэ дээ намаа нэр. Суулгүй яадгийн суулгүй. Тааш тоо. Тоон. Тий, тоох гот. За. Одоо тэгээ бүрэн гүц шүд хийчихээр учнаас олдох баха тийм ээ. Тэгнь. За баярлалаа. Hodсон баярлалаа юуна. Окей баярлалаа. Тэгээд нам сонсож байгаа, FM сонсож байгаа бүх эмэгтэйчүүдээ, олон улсын эмэгтэйчүүдийн ари болоогүй ч гэсэн яхаа төрүүлээд минь төрчихье. Та бүхэн сайхан баярлалаа. Тэгээд та эртс минь төргийа. За баярлалаа. Битэрээс мартах гэдэг юм байна гэж бодсон. Хоёлаа бүх эмэгтэйд багтаж байгаа үү? Харин мэдгүй та. Хоёроос босцсон гэвэл яах юм. За баярлалаа. Ариг сайхан өнгөрөөрэй. За окей. За. Окей л гэж зүрх болгоод тавиад байсан. Манай юмч. Зүгээр. Яаж та ганцхан шүдээ ахуулах гэж очиж байна. Тэрэн дээрээс зүрх шивүүлэх гэж очиж байгаа байхгүй юу? Тийм зэрлэгч аах шиг тий. Гоё нөө гоё. Хайрт сайхан шүдээ. Яана бүр нүдэнд харагдсан сая бүр ямар амар юм бэ? Улаа өстой ганц зүрхийн хэлбэртэй шүдтэй ихчиж байгаа ш. Цуутаач гэж. Дараа нь зурвал гоё юм шиг таныг тэгээд сүртэй л юм байна тий.
За хамтраач танилцуулъя. Автомашины радиатор пар кондишн асуудлыг бидэн дата 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервисийг танилцуулъя. За 2003 оноос авторадиаторын төрөлцсөн засвараар дагнан үйл ажиллагаа эхлүүлсэн. 2006 оноос радиаторын төрөлцсөн худалдаа, радиаторын дээд дод банк солих, за шинээр хийх парны радиатор худалдаа засвар, эйр кондишн цэнэглэх зэрэг үйлчлэгийг үзүүлж байгаа. За эднийх бол ер нь анхдагч буюу төрөлцсөн дээр нь гэр бүлээрээ 3 үе дамжин хийж байгаа юм билэ. За тэгээ Монголын нөхцөлд шалгагдсан үнэ боломжийн баталгаатай шинэ радиаторууд. За тэгээ радиаторын банк солих нь шинэ радиатор худалдаж авснаас хямд болдгийм билэ. Тэгээд сая дурдсанчлан те. Энэ юу юм бэлээ? Манай аав их чи найз Гач шидэдэг ч юм уу найзах гэдэг. тий энэ нөгөө айхтар их чи манай найз тий. Тэгээд 3 үеэрээ дамжин гэдэг. Бүр таныг баг ухаас л тий хүүхэд ахаас л энийг ажилладаг хийсэн шүү дээ. Тэгээ нэг хүүхдүүдэд зааж өгөөд өвлүүлээд ингээд явцсан байдаг. Ер нь бол найдвартай гэж 22 жилийн туршлагатай яг үнэ. За маш түргэн шуурхаа нэг зэрэг 6 сурчин зэрэг ажиллаа явчихна. Барааны нөөц сонголт сайтай байхгүй гэдэг үгийг бол өөдөөс ч хэлэхгүй дээ ороо. За зогсоо сайтай хот дотор болон хөдөө орон нутгийн унаад мапитаар шуурхаа хүргээд ингээд өгчих юм аа. Тэргээс авчнаа л гэсэн үг. Тэгэхээр бас амар юм шүү дээ. За холбогд утасны дугаар 80 2000 8000 гэж байна юм тий 8000 2000 за мөн 99 6 2000 99 6 2000 гэсэн дугаарлал өгдөрөө. За салбарын хувьд болохоор эхнийхэн дайр их рүү эргээд 300 м-т байрлаж байгаа. Хоёр дахь салбар нь 22-нд авчир Мак компани хажууд төв замдгаа байрлаж байгаа хнэ. Сошиал хаяг нь Авторадиатор Монголиа гэдэг хахаар гараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан автомашины радиатор пар кондишны асуудлыг бидэнд дата 22 жилийн туршлагатай анхдагч Авторадиатор сервис байлаа. Баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Тасарчлаа шүү дээ. Эфирийн шоу татаас 77 77 38 83 77 77 88 30 дугааруу таны өмнө нээлттэй наа. Хоёлын түүхэн дээр хайр дурлал ер нь жоохон хурцуулаад их юм. Тэгээ дандаа улам л зэглдэг болоо. би бүр өстэй нусаас ууртал хаягдсан шүү. Гэтэ чи ихчийгээ бодоод бас бүтэн шүддэг хаягдчих байгаа. Үгүй ихч би ч бүр тэр хөл мөлөө хуглаад амар хаягдсан шүү. Нэг дээр цасан нурангууд уунж мунаад. Айгүй бас Айгүй босч надаа. Байна уу? Байна уу? Чимэнд Араа. Аха. За, хинтээ холбогдсон бэ? За бамбис. Хин гэсэн бэ? Бамбис. Маа сонсогч спикер эсвэл хөвчээр ярьж байгаа юм болов уу? Яриан цаа сонсогдоод байна. Яг л уцаараа ярьж байна да. Дөрмийн дагуу. Дөрмийн дагуу. За тэгвэл жоохон чанга ярих юм биш үү? Яриан жоохон За ойлголоо. Бүдэг сонсогдоод байна гэсэн үг. За манай багт орсон багтаа нэр өгөөрэй. За юу юм да? Хаврын үдш. Хаврын өдөш. За түүх зохион дөрмөө мэдэн те? За. За ингэн үерхэж эхэлж байгаа хосууд. Бамбиста би. За. Тэ. За тэгээд хоол хийж өгөн заяа. Аль нэг нь. Хин нэг нь гарынхаа хоолыг хайртайстай хийж өгөөл гараа гаргаж өдөржин шүнжин бэлдээл хоол хийж өгсөн. Нөгөөт ингээд давсан ихтэй бүр үнэхээр аимшигтай заяа. Тэрнээс бол салсан түүх. За би муухай хоол хийчихв хөө. Бамбиса. Бамбисны дөө. Бамбис. За тэгээ. За би их юу байсан. Бамбис гэ залуутай сайхнаас үерхэж эхлээ. Нэр мөр нь аюу гоё. Би чинь Бэмби гээл хайраа гээл аюу гоё. Бамбисхан гээл дууддаг. Тэгээд нэг өдөр манай намайг гэртээ урьж ийна. Чаги чи манай гэрт түрээдрээ би чамдтай гарынхаа хоол хийж өгье гээл тэглээ. Гэрт нь очисон ч үлстэй баха ногоо тавьсан л тийм л түчгнээд л байна. Юундэ ариун цэр өрөөд ихчих. Ариун цэр өрөөд ногоо галтгуун. За тэгэл хоолоо хийгээл байлаа л ба тэгээд мань хүнийг ямар хоол идгийг нь мэдгүй юм да. Тэгэл өөрөө YouTube үзэл урлаад байлаа. Нөгөө нэг чаяг маань байдгүй шүү. Хоол идгийг хүсээд жоо уурлангууд гэж. Уурлангууд мохоо хэлэг хийгээл энэ одоо яг юм болтой гэх. Тэгэл үзэл байлаа. Тэгэл нэг бичлэгэн дээрээс үзчихснээр нэг багц шарваа хөх. За багсаа шараад байсан. Нэг мэдсэн чинь нөгөө төөхийн юм өгчихээ гэж бодвол шараад байлаа. Тэгсэн чинь төлөө айт юм аа. За төлөөд эхлэе. Тэгээд төлөвгөтөө нэг бонцсон хүн яагаад юу яагаад давтлаар хайчлаа. Төлж хайл давссан тийм ээ. Төлөгийн амтаа дарах гэдэг байхгүй манай хүн тий. Тэгэл нэг болсон болоогүй тавглаа л өглөө дөө. Тий. Би юу яасан? Би ч манай хоо одоо яах яг надад харан даа. Ингэсэн байхгүй. Би уурлаад исэн шалтгаантай. Энд чинь намайг өглөөний 7 цагт дуудаад хоол нь орой 23 цагт болж байгаа байхгүй.
Би ч өстө үйлбэрч өгч гал хараа айгуу гоё хоол хийж яана л гээд. Ойлгохгүй юу ядчих. Зураг дүүзэл байгаадсан. Би чам туслах уу гэсэн. Гүй чи наанаа сууж ил гээд. Ани хиншүүч үнэрдэг шиг тэгсэн чинь гүй өстө айгуу гоё гал ингэж давс мавсаа хаяад айгуу та би ингээд бараг тэнд гал мал асаал унтраал юу ч болоо та. Тэгээ 23 цагийн үе хавцаа чи би чи нөгөө хоолыг нийтгээ тэгсэн чинь манай хүн ерөөсө ганцхан загас өөр юу ч хийгээгүй. Ядаж будаач агшаагүй хүний урман тэгээд би жоохон дурамчхан амсгаа алтай бас сэтгэлийн бодно шүү дээ миний найз залуу юм чинь. Тэгээ амссан чи пүү шууд ингээд тарих ард дагз руу хатгаа даралт маралт шууд 180 руу гусаад өгсөн чи амар давсна бүр би тэгээ анзаарсан чи энэ хараа тэр нөгөө 2-5 давсаа эргэхдээ бөксөөрө түлхээд ингээд тэр чигт нь унгаагаад тэгээ ингээд нэг хүний одоо идэж болох нормыг бараг нөгөө 1000 дахин 2000 дахин нэмэгдүүлээд тэгээ би ч өстө боо юм болж байгаа юм чи хөөе чи ямар балаар заваа юм хийцэн бэ нөгөөдг нь сэтгэл гаргасан. Бүр амар шиг итгэхийн аргагүй ч юм биш л дээ. Итгэхэр юм байж юм л та тэгээ. Тийм би ч нөгөө сэтгэлгүй болохоор идэхгүй байхгүй. Мань хүний хоолол нуулан дээр яг ясал. Тийм. Юу тэгсэн. Тийм миний нөгөө юу гаргаж өгөх нь яг бодоо байхгүй. Будаа байхгүй л гэж ууралсан. Миний хоолойд яс тэглэнгүүд чимэн будаа байхгүй гэж уурлаад. Миний яс хоолойд яс тэглчихэд штэ арай бамбис яс тэглээд ач юу будаа яриад байгаа. Уггүй ч үхгээд чи яс тэглсэн чи яаж ярих вэ бамбиса юу будаа яриад байгаа юм бэ? Одоо ингээд салхарахгүй л яс тэглэн үхгээд ах чи манай хүн чи будаа үг болохоор үхсэндээ уурлаад байгаа. Загнаадсан байхгүй. Би тэгээ хэлж чадахгүй яа гээл тэгээдсэн чи намайг бүр доромжлоо гэд. Ууг дахин юусаа яриаг нь ойлгохгүй. Яасан бол гэдэг бүр үгүй. Тэр чүүлдэ байхгүй нөгөө чи томсороо дуудуулаад тэгэл дууссан да. Тэгээ би төргөлөө яваад ястаа хамт манай хүн тэгээ тэрийг ойлгосон ч юм уу гүү ч юм уу баг гадаа чамайг цагаан машинтай ирж авсан ви юм өтер гэж юм. Чи юм хардж мардаад ууралж муурлаа тэгээ би ч түүхэнгээ алдаад тэгээ би сайн ярьж чадахгүй хоолоос уучлаа ярьж чадахгүй хажуудаас эмч залууд хэлээд наадга аландаа дараа аландаа ирж байгаа батлна гэж хэлээ. Тэгсэн манай хүн бас эмч айгүй хөөрхөн залуу байсан тэр бас тий. Тэр орондоос хүн харж дараагүй өгчиж хэсгүүр. Уурлаа явж байгаа тэр нэг эмч бодоотой таарал нэг л биш болсон да. Бас гардан тэр хүн их муухай. Тэр хүн муухай энэ ясмасаа ерөөсө бодохгүй байх юм тий. Тэгээд муухай тэр залуу ороос суурин дээр 360 эргээд байх. Хүү яа тэр чи яс авах гад намайг 360 эргүүлээдсэн шүү дээ. Яс чи бүр цаашгаа орцсон байсан. Ямар тач тэгээд би бамбисаас салсан. Тэгээд одоо би бомбис гэдэг залуутай уулзч байгаа. Тэгээд бомбис нэг хоол хийж чаддаг л байлгүй дээ. Оо чадна манай хүн чи. Одоо цойвон гусна л гэдэг. айтайгаа шиг цов хийгээд Би өгчээсэн. тэгээ угаасаа юм ясны травматай болсон. Одоо яснаас ямар ч төрлийн яс идэхгүй. Хоолойд гацна. Айгүй би чи. Булааны яс ирсэн ч толж чад би чи бүхэл гусчдгийг хэлэхгүй. Болоо байсан чи бүхэл гуссан шүү дээ. Яг яг нэг бомбис нэг яг санаж идэх тустай. Бомбис гэж юм бэ? Бомбис шүү дээ. Юу та. Гэтэ айгүй их л хатад араас ч хэрэлдээ л яваад тийш одоо хаяа энэ залгаад ингээ хэрэлдээд ит. За тэгээд би баяртай ясан бомбис. Оцсон дээр миний экс ясан бомбисгээ хадгалсан байгаа. Нэг цаг хайрлж явсан шүү. За ракса баяртай. За ракса хангруулаарэ хараа. Үгүй ч яах бодооны ирүүлээ. Чи яагаад дуурахгүй байгаа юм? Чи хараас будаа үг болохоор л уурлаад байгаа юм шиг би тэнд. Яс. Тэгтээс хардаад байгаа хөрөг алгаж штэ. Ийм ч хараад өөр болцсон. Яа тэр ийм ч гоё залуу байсан л та бас тий. Чи тэр эмчээс олж өгөх юм шүү дээ. Нэг шүдний эмч нөгөө түргэний эмчээс бол. Ер нь баг өгсөн чи гомдлохгүй хэрэггүй юм биш үү? Өөр эмчтэй суу ер нь. Яа за дараагаас өгч байна уу? Байна. Байна чи минь. Арминд. Хинтээ албагдсан бай радио гонтраагаараа. Алтан гинж. Алтан гинжээ. Нэр нь үү те? Хочин уу? Хочин те. Хааны өгсөн хоч. Мөнгөн гинж гэж орж ирээд байна. Ааны ичаад эд мөнгөний шуналтай хүрдэг өгсөн. Тэгээд шунал буцаж байгаа нэг хэсгэл байгаль гинж харуулаад урдуур хөнгөлсөн. Тэр үедээ өгсөн. Яг үнэ. За төгс хооход бэлнэ үү? Бэлэн. За
За нэгэн захирал болох шүү заа. Санамсаргүй байлаа. Нөгөөт нь болохоор нарийн бичиг. Нэгэн захирал нэг нарийн бичиг. Тэгсэн нарийн бичиг нь захирлынхаа өрөөний сепийг санамсаргүй байлаар яаж онгойлгоцсон байж исэн чинь удалгүй тэндээс юм алга болсон болоод хулгайд сэрдэгдсэн тийм хөгжилтүүд. Ойлгомжтой алтан гинжил захирал болно. Нэр уснаасаа тодорхой. Би амиа хэмчи. Тэгээ дээрээс нь ганц шүдтэй юм ойлгомжтой. Юм уулгаад юу харваазын шуудаг царайтай. Юм туучдаг царайтай. Тэ алтан гинжил чи уул миний багын юм байсан юм аа байсан. Тэгээд нэг хөөрхий минь нэг 11 ч таарахгүй юу битэр. Тэгээ би нэг юм мархаа энэс нь миний шүдийг харчаад өрөвцсөн юм шиг байна. Миний найз ядарч явсан байна та на шүд мүдэ хийлбүү. Ганц шүдтэй эмхтэй өдөөс. Яа миний найз тэр гэсэн чи арай өдөөс. Үши миний найз жоохон ядруу готруу зөндөө явсан муу та. Найз нас нэг компани байгуулсаа. Тэгээд юу яа чи чамаг одоо эртнээс мэддэг юм чин доороо ажилд авчиг л тэгж чинь. Өө тэгэл миний нарийн бичиг болчих арай ойрын ингээл хажууд авлаа. Тий. Тэгэл би ч гэсэн ажил төрөл янтаа хийгээ сүйд болж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай өнөө багын нэг зам байдаг. Юм уу хааж төгждгүү нэг онгорхоо хайчаад идэг ус байхгүй. Тэгээд нэг өдөр явж ийн захирал цаа найз нь төрүүлээд явлаа шүү. Ингээд өрөө мөрөө сайхан цэгцлээд юм бичиг баримтууд янзалчаараа гэхээр за гээл хилчээл орсон чинь нөгөө нэг цэп мэпний үүдээ дарваад л хамаг юм онгоолцсон. Бүх гинж мэжтэй мөнгө төрөнд дотор саагаад байж. Өө тэгсэн чинь тэгэл баяр өнгөрөөл ажил дээр ирсэн чинь сеп маань онгорхоо дотор нь байсан юм маань алга болчих. Яг юу нь алга болсон. Тэр түмэн юмний чи аль нь гинж нь алга болчихсон юм уу те. Тий алга болчих. Тэгэл тэнд чинь нөгөө ажлын газрын хавил амтныг одоо хардж үсэрдэж байгаа шүү дээ. Яаж ч нэг камер тавьчихлаа чи би хэлдэг шүү дээ. Энэ ажил дээр камер тавьчихаа гэдэг чи. Тэгээ үедсэн чил яа тийм хамгийн сүүлд нь би нэг өөрөөр нь чөлөөтэй харж гардаг болох нь ажилч чи намайг хэлж байгаа юм чи. Юу ч танаа найз ч л ороод исэн шүү дээ. Тэгж байна. Өө тэгэл тэгсэн тэгэл тэр өдөр чинь хамгийн сүүлд аамын үлдсэн штэ гэж хүмүүс тэгэл тэгээд одоо найз маргааш 32 шүттэй байгаа шүү. 32 зүрхийн шүд гарах хэрэгтэй. Өчигдөр хулгаад юм ал та маргааш нэг хүн 32 шүттэй. Тэр чинь тэр эмч залуу хийж өгсөн заяа. Ингээд утгацчих байгаа байхгүй. Тэгэл гай болж байгаа байхгүй юу? Яг хөтэ би найзаагаа л боцсон юм л та бас те захирал махирал хүний нарийн бичгийн нас ингээд дутуу хагас үдтэй хүүхэн ажиллаад байхаар нь чиний л нэр үндийг одоо л би тэгэл энэ шүд хийлгцэн. Одоо тэгээ миний буруу болчихж байгаа юм уу те? Би аваагүй дэргийн чи. Тэгэл одоо хин нь бол явсан мэдэгдтгүү тэгэл одоо бүүн цагдаа магдаа боллоо. Тэгсэн. Тэгээд нэг яг чи авсан найз нь бол чанга хардахгүй гэж хэлээд байгаа байхгүй. Хардахгүй. Гэхдээ чи хамгийн сүлд орсон штэ. Хүмүүс тэгээд байна гэдгийг бол дахин надад хэлээд байгаа. Тэгээд дээрэс нь энэ үед инээхэд тэр аамыг чи ардлын дөрөв тэр шүтэн алтгүй байл яах вэ? Гинж хайлцсан байл яах вэ? Хайлаад өөр хэлбэрт орцсон байл яах вэ? Найз залуу нь эвгүй штэ. Зүрх сэлждэг юм штэ. Тэгэл яах вэ? Бүрсэн энэ чи алт биш. Зүгээр яах вэ? Найснаас үзэл гэж бодсон. Найз нь чамааг л бодсон. Тэгээд чи өөрөө л мэдэхгүй дөө. Тэгээд тууц мөцөг бодчихвэл. Тэгтээ тэгж аваагүй шүү би. Аваагүй. Тэгэл миний найз үнэнгээ илчгээ найз. Яг ингэ дайраад байсан амар. Айгу эвтэйхэн дайраад хахаар эйгүү юм билээ шүү. Бүр аваагүйсэн чинь авсан гэж хэлбэр санагдал. Яг ингэ дайраад байгаа байхгүй. Миний найз үнэн хэлчихээ. Найз нь чамааг ойлгож чинь гэж мэгээд. Юу зөөлөн дуугаар ингэ хүн гүтгээд байгаа байхгүй юу? Тэгээ яг л. Тэгээд яах юм бэ тэр? А тэр гинж нь өөр газараас гарч ирэх юм уу яах юм? Нэг олон олж болно шүү дээ бас. Гинж олчих уу? Цүнхээ очих. Яг цүнхүүд чинь байгаа. Чи их нөгөө хувцс мовцаа солихоороо гинж мэжлүүдээ соль зүгээд маяглаад идэм билээ. Цүнхээ үзээ чи өрнгөр орондоо үзгэж хэлсэн. Тэгэл цагаан сар өнгөрөөл март болол тэгэл нөгөө нэг гоёл чимэглээд яах гал гараад ирсэн зүүсэн чинь гоёл чимэглээ хайрцагнаас мань гараад ирлээ нөгөөт. Бэлж тэгээд над руу оройн бичиж чинь яана найз нь өстой сэрдсэн байна. Уучлаарай найз нь тэр аргалээ дөрөв араач чинь дэмий авахгүй. Алт мөнөө бишээгээ шалгуулах гээд авсан байгаа. Найз нь түр авсан байсан. Одоо сепнээсээ гаргаад өгч. Одоо чи наатах жинхэнэ алтаар бүрж өгөөч. Хүний шүт. Гэтэ ийгүүл энэ шүттэйж байгаа амар олон шүттэй болоод байна шүү. Намайг л хардах байх. Тийм шүү дээ. Дээрээс нь алтмалт бол гялзаад ирвэл. Гэтэ тэр чинь юу шүү. Эмч залуу гэж гисэн шүү өөр юм. Харахгүй бүгдэн дээр нь зүрх сэлзээ. Айжгүй залуу юм тий бас алтмалтаар бүрээд өгчтэй. Зүрхээр алт ийдсэн нөө. Хилсэндээ хурж байгаа шүдээ чинь бүр шүтэн зүрхний хэлбэртэйгээ.
Эвгүй штэ энэхээр бас л эвгүй. Йоо яа хааш тэр чи ясэм тэр бүксний хэлбэр заяа. Ари тийм ээ хөө. Гэтэ найз наваг өгж үнэнэл хийсэн шүү дээ чаваас итгэхгүй л та. За уучлаарай. Ай за уучлаарай алган дээр нь 4 шүү да. Мэ гэд дөрөв бүрдсэн шүү дээ маань өгсөн шүү дээ. Яа за баярлаа. За баярлалаа. Ариг сайхан өнгөрүүлээрэ. Сайхан байдлаараа. Ариг сайхан баярлалаа. Хоёр ч гэсэн сайхан байна. За. Ямар юм бэ хулгаас. юм уучирсан. Нэг шүдний асуудалтайгаа тэр чигээр явчлаа шүү. Энэ түүгүүдээр ер нь тэр чигээр шүдний асуудалтай явчих юм байна. Яа. Одоо bara сонсож байгаа хүн аами гэдэг нь шүдэн хүүх юм уу? Нэг зүрхийн шүдтэй хүүх юм уу? Яг тэгж ойлгохоор юм боллоо. За дараагийн сонсогч. Байна уу? Байна уу? Байна. Байна. Зоором. Яаж багцсан бэ? За дөрмийн дагуу нэрээ өгье гэж дөрөвдөл. Ваад дөрмжаараас гэсэн үү? Баян залуу баяна. Ямар юм бэ залуу дөрөв. Баян зал орж ирлээ чаги. Баян залуу хайшны хэрэгүүлэх вэ? Эцэг хэрэг байна ч. За манай багт орсон түүх зохио дөрмөө мэдчихэж байгаа те. За амар баян залуутай үргэлж хэлсэн. За. Тэгээ анхны болзоон дээр очоод ресторантыг хоол захиалдаг штэ. За хоол захиалаад хитрхи хоол захиалснаас болж хаягдсан түүх. Би тэг нь би л баг. Хэд жоохон насаа хаягдаж ороод би л баг та угаасаа. За эхлэе. Инглээ би ч нөгөө бомбис хоёроос салаад тэгээд энэ баян залуу баяна гэдэг нэг аюу гоё залуутай танилцлаа. Аюу мөнгө төгрөгтэй өстой машин тэрэгнээ дээр зөндөө юм. Горгор. Яасна жоохон горгор зам байдаг ч гэсэн надад аюу таалагдсан байхгүй. Тэгээд анхны болзоо тэгчээ. Тэгээд бид хоёр ч болцохоор болоод нэг ресторан орвоо. За тэгээд ресторан орлоо. Тэгээд гэрт түрээ дээр авчих гээ гэр нь натуур төгжөж очлоо. Тэгээд бензинийхаа уртлын суудлыг сайхан засаж байгаа л хаалгаа өөрөө онгоолж өгөө суулгаал. За ойлоо Шангрилаа явна. Өгтлөө төгжөж очиод. Тэгээ хаасан чи манай хүн төгжих жоохон дургуй маа. Өсөд байгаа болтой хотод нь орж игнаа болтоо. Тэгэхээр энэ хойлоо Шангрилаа ороо сайхан хоол идчихээ гэсэн чи манай хүн яг сурсан дасан зангаараа энэ дотор сайхан гуан зайд юм уу гэж байна. Шангрилаа гуан цахад хамгийн дээд авсан гоё хоолны газар хойлоо яваа. Тийм би ч нөгөө ресторан гэдэг үг мэдэхгүй нөгөө гуанцлага гусчтэй надад. За тэгээ ресторанд орсон. Тэгээ ресторанд орсон. Би ямар давгүй гуанц. Манайх натур тараа битгаар Шангрилаа руу нийт бол нэг 10 хэдэн цаг төгж өчөж байгаа байхгүй. Манай хүн юу ганц богч өгөхгүй. Тэгээ би бүр ч өлсөөд болдгоо. Тэгээ өлцсөн байсныг хэлэхөө би нэг 20 30-аад юм захиалчлаа. Манай хүн гинт аюу ариун цэрүүрөө орсон. Урлаа өнгөлж байгаа хооронд би. Тэгээс 20-аад хоол захиалаа. Тэгэл удалгүй нөгөө хоол удаж гарч ирээл. Би ч өлссөн байсныг хэлэхгүй өстэй. Өлсөндөө болоод өстэй амруугаа жихээл идэт байлаа. За жихээл энэ нойд орчоо гараадсан чи урдаа баах юм өрцөн сууж. Тэгээ уучир зүггүй идээ сууж. Би ч нөгөө бас нэг гадаад дотоод явсан хоёлаа хамт идэхгүй байсан юм хамт идэж эхлэхгүй байсан юм гэсэн зүгээр би тэгвэл идчихээ. За энэ чинь ерөөсөө энэ үлдсэн байгаа хүн бас эвгүй юм байна гэдэг. Манай хүн нилээ идлээ ширээний талд нь оруулаад над руу харж ийн. Тэгээ яг намайг харсан. Одоо нэг ширээтэй юутэй хийдэг юм бэ? Ширээний талд оруулаад харж ийн. Юу ингэ. ширээн дээр богоолны талын идэхгүй. Тэгээд би хэллээ. За яа гол оруу гэдэгс. Одоо яг сайхан болсон. Гол оруу. Амар орчин. Одоо л чамайг харж штэ. Чи яасан гоё залуу вэ? Хөө өстө наад байгаа хямнасаа хэдий шидэж хөө. Маргаас нь гол март болох гэдэг. За хоёлоо маргаас кино үзэх юм гэсэн чинь. Хоёлоо дахиад гоё хоолны газар орчих болох юм байгаа сте маргаас. За болно хоол унд байвал асуудаг. Тэгээ бид хоёр чинь Шангрилагаас гараа явсан чи би нөгөө 20 гаруй хоолыг нь ганцаараа идсэн чи гидс гүйлэх гээд болтгоо өвдөөд би тэгээ хэллээ баян залуу баянаа ариун цэрүүрөө орё гэсэн чи үгүй одоо төгжрэлд яаж орох юм бэ ч ч амар сони юм бэ гэж намайг гинт загнаад эхэллээ шүү идэж ууснаа зогцуулж чадахгүй чи одоо амар балиар замаа юм бэ гэж сая унгацсан уу гэж бүгд намайг чи загнаад ирээсөө би нөгөө хөөрхөн залуу байхгүй намайг загнаад би яг загнаж байгаа. Ерөөсөө ингэж жоохон төгжрөл явж ил 0-2 0-2 болтгоо. Тэгэхээр ямар санда Шангрилагийн доотлын CEO руу орё гэдэг. Яг тэр хүртэл 30 минут төгжиж байгаа байхгүй. Тэгэхээр чи дисчгээ нэг хоёр орно. Тэгвэл би буугаа гүүн л болох юм. Чи байж ил болох юм. Амьдгүй нэг мэдсэн буугаал гүүсэн яасан тэрнээс хойш тэгээд холбоог болсон даа. Юу яасан юу тоноод тэгээ нөгөө хулгайд сэрдэгдээд өсөөд гар навцсан 0-6
замдаа нэг хямын гуссан юм л та. Тэгээд яг би ч нөгөө юммаар орж мороод хаалга маалга татаад ийш холбогдож чадахгүйс байхгүй. Тийм. Дараа нь би баянаа руу залгасан чинь утас муцаа юу авахгүй байгаадсэн тий. Яа тийм би чинь тэгээд дараа нь шууд дугаараас олоод өөр хүүхэнтэй болчих жоохгүй. Өөр хүүхэнтэй уулзаад Салсан болж. Миний зүв. би байрныхан доор очиод орилсон баянаа Мартин 8-нд уулзаж хоол идэгээ үсттэй баянаа л гэж жоо орилсон бас тий. Нэг өдөр өдөр жаа мартчих штэ. Тийм мартаад байгаа хөөе. Тэгээд гол нь гейм нь мөнгөтэй болохоор тэгээд Тийм би ч бас эд мөнгөний жоо шууд бас би нөө хоолны өлөн зэлмэнч байна. Эд мөнгөний шууд ер нь надад бүх юм л байна л да. Муу гэх бүх юм надад ч тоо цугларч тий. Байна бүгд байна гэж. Гэхдээ энэ хүн чинь гол нь хүн чанартай байсан байхгүй юу? За. Яг хүн чанар нь хаана байсан бэ гэхээр 25 хоол авч гисэн дөө. Тийм. Хүн чанар нь орж ирэхгүй байдаг гацлаасаа. Хүн чанарыг хайсаж хоол авч өгдөг. Үнэгүй хоол авч өгдөг залуу чи хайр байхгүй. Тэгэл би чинь дурлцаа болжээ. Тэгээ хаягцсан өгч тоохгүй л үлээ баянаа. Дугаар үдээ солилцсон юм байна. Өгсөө. дугаараас дахиж уулзмааргүй санагцсан. Хөндөө уулзмааргүй санагцсан. Уулзмааргүй санагдаад. Тийм тэгээ намайг нэг ганц руу бас тийм зүглүүлээл хайсан юм да. Сүүр зүглүүлэл хайсан биз. Гүйгүй би ч одоо сүүр рүү яаж надад том дэш үдэ ганц л орё доо. Одоо баянаа хаягдсан хүн ч одоо Болоо доо гэж. Тэгээ болж юм доо ч одоо нэг өдрийн дотор дараагийнхаа үнийг олчдөг юм биш үү? Яасан актер. Хэцүү юм бэ? За баярлалаа. Бүх юмчдад баярын минь төргий сайхан баярлалаа. За сайхан баярлалаа. Сайхан баярлалаа гэж баянаа. Чи тэр хүүхэнтэйгээ сайхан баярлалаа баянаа. Би хүүхэнд дажгүй л хүүхэн байсан шүү дээ. Ягтаа тэр өдөр тэгэл тарцсан. Жохоо л их идчихдэг болохоос ш. Давгүй шүү дээ гэж. Үнэ. За амтраач та танилцуулъя. Ирж жоохыг хиддэг гэсэн чи. Хардас. Үнэ. Бос амар намайг тийзээ таньдаг ч хэдэд үзээ. Тэгж байгаа нэг ч бас гой хөрхий. Давгүй хүүхэн гэж би үнэн гэж яах чи. Үнэн гээд нэг үнэн гэхгүй бүр үнэ. Ямраа гэл. Мах зандтах. Үнэ энэ ч ингээ идэж угаа яваад тэгтээ сайхан хүүхэн. За. Яа. За нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл залуу амьдарч цаяар лайв TV-ийн үүлэн цаг танилцуулъя. За коконотын сүгээр багсарсан учраас навчит ногоон цайрны сүүний тааламжтай бүр амт үнэртэй байдаг. За T-word буюу цайны ертөнц компани 2009 оноос эхлэн 8 дахалтай дугуй болонд замун 2013 оноос хойш Live T тансаг зэрэглэлийн навчин цайг захиалгаар үйлдвэрлүүлсэн. За 2013 оноос хойш болохоор 200 гаруй нийт төрлийн цайтай T-Guard анхны цайны төрөлцсөн дэлгүүрийг нээсэн байна. За 2018 онд Dilmach брендийн албан ёсны эрхийг авсан байдаг. За 23 оноос хойш Туркийн Kayla гүрмэ цайны албан ёсны эрхийг аваад Туркийн Алдарт Хажибаба амттан Мастер Нац хатаасан жимс бусад цайны хэрэгсэлгээд олон улсын зөвхөн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд борлуулан дуудалталж байгаа. За тэгээд үүлэн цайг сонгох шалтгаан гэх юм бол үүлэн цай гоо сайхны цай гэж нэрлэгддэг юм байлаа. Гэхдээ үүнээс гадна хоолны шингэц муу гэдэсний гөрүүлцэх хөдөлгөөн дутмаг бүдүүн нарийн гэдэсний бохирдлихтэй над шигтэй илүүдэлжинтэй арьс салт болон те арьс салт болгоод давсаг шээсний замын өвчлөлтэй экзем болон элдв харшилтай нүрээр батгах их гардаг царайны өнгөс гундуу бол уухад илүү тохиромжтой юм байлээ. За тэгээд органик элдв нэмэлт бодисгүй тансаг зэрэглэлийн цай уух нь тоолж барамгүй хэрүүл мэндийн ач тустай байдаг гэдэг нь бас ойлгомжтой тий. За тэгээд навчит цайг болохоор олон удаа усаар хандалж уух нь харин сайн байдаг. Тэг хандлага тусам амт одоо өндөр нь өөрчлөлтүүд ингэ явж байдаг. За гэртээ болон кафед навчин цай авсан бол олон удаа ус ийгээл дахин ингээд хандалж уугаад байгаараа ер нь бол буцалгаж уудаггүй хандалж уудаг юм байлээ. За тэгээд давуу тал нь бол мэдээж маш их дурдсан. Өдөртөө 5 аяга ногоон цай уснаар бодисын солилцоо идэвчдэг юм байна. Тэгээд 70-80 калори шатгаана гэж бүр батлагдсан байдаг. За дээрээс нь антиоксидант чанартай. За тэгээд амин дэмэр баялаг учраас давсаг, шээс, ялгаруулах замын цистит гэх мэт өөрчлөлтийг одоо зогсоодог юм байлээ. Урьдчилан бас сэргийлж нэ гэсэн үг. За хаанаас судалдаж авах вэ гэхээр номин эмарт оргил сансар эпс гэх мэт бүх сүлжээ дэлгүүрийн цайны тасгаас зөвхөн 94.11 18 14 94.11 18 14 дугаараас захиалаад үнэгүй хөргүүлж авах боломжтой байна. За сошиал хаяг нь 2 хаяг байгаа. T-Garden, за by T Lovers гэдэг хаягаар гараад ирнэ. Live T гэж бас байгаа юм тийм ээ. Баярлалаа хамтран ажилласан эрүүл залуу амьдарч цаяар Live T брендийн өвлөн цайг танилцууллаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Байна уу чимэнд? Яа чимэнд. Яа, баярын дүргээд таа. Баярлалаа. Баярлалаа. За хамиг чинь багт орсон. Түүх цохоод бил нөө? Билээ. За та хоёр ч одоо 2 түүх үлдсэн ба алийг хэлэх вэ? За ийм хайрын түүх зохиолгоо доо. За.
За нэг нь доод давхарт амьдардаг, нөгөөх нь дээд давхарт амьдардаг заяа. Нөгөө дээд давхарт амьдардаг нь шүнжин өдөржингөө байнга юм дэрэлдэж идэг заяа. Тэгээд бүр төвчгээ болоо доод давхрын дээшиг очиод хэрэлдсэн чинь хэрэлдэж явах явцдаа сүүлдээ нэг нэгэндээ дасаад дурлаад суусан түүх. За. Миний анх одоо жоохон дэрэлээд уургаараа заа юу. Дрон. За нэг шинэ байранд нүүж орлоо маах ч одоо байранд ороод одоо 3 өрөө давгүй сайхан байр олоод авсан. Тэгэл орсон чинь нэг юм бүр үнэхээр болтгүй. Манай яг дээдлийн айл өдөржин шүнжин ингээл юу ачт юм бэ? Юм дэрэлдээл одоо засвар хийгээд байгаа юм яагаад байгаа юм гэдг нүдээлээд юм бэ. Тэг эхлээд нь би паараа нүдлээ, чимээ анар алга, орой очоод амрах гэхэрэлгүй нүдээд байх юм. Тэг бүр аргаа ороод хаалгын нүдлээлтэй. Хаалганд балбаа нүдээдсэн чинь нэг ингээл хөлс мөсөн гойцсон дэрэл байрсан нэг хаалгаа онгойлгоч. Also би өрөөгөө гоё тогтчуулаад юм хийгээд хөгжим хагнуулаад ийtä гачин байлаа. Тэгсэн чинь харин нөгөө хоортой яараа нэг. Тэгээ хийсэн ш таалгаа онгойлгоч. Таач одоо ямар хайшаа юм бэ ч түхэн унтаж амрах цагаар шүнжингөө өдөржингөө юм дэрэлдчих. Амраа л та. Амарчгүй би энэ юм тогтчуулаад. Би харин амрах гэсэн чи та энд юм дэрэлдээд би амрах гад байна хараа. Би энэ согой юм уу зураг мөрөг яагаад тэгсэн чи энэ нөгөө басны ком эсвэргүүч уурдаад энэ хамаг хан ман цаалчлаа марчлаа. Тэр айгуул би оролцсон дүүжэнд болоод байна. Тэгэхээр би миний доктор гойхгүй одоо яах вэ? дэрэлдэж байгаа хүн өөрөө зовоо тэгээд надад зовлонгоо хараад би амар зовж ин ядарч ин матарч ин гин би ингээд хэсэг сонсцогсчод. Гэхдээ та юу хийгээд ингээд зовоод байгаа гэрт нь орлоо. Тэгээ орсон чи хөөмөн гарын урд үүтэй юм аа. Тэр гэр доторх тэр хийж байгаа барьж байгаа юм нь хараал зүгээр хайлаад урсц тэр үрч. За би танад одоо юу хийж өгөх вэ гэдэг. Өнөө ууртаа өнөч харагдаад би танад гоё өстө галтгооны юм хийж өгөх үү гэдэг. Тавилгын маань хийж өгье гэл. Тий хийж өгье. Тэгэл үжсэн чи ороод харсан чи үгүй та одоо энэ ийм гоё юм хийх юм. Гэтэ энэ миний өдөр мөдрөөр ингээ хийж болдгоо юм гэсэн чи. За одоо миний уурлаад явах те ах нь юм шахуу ажилтай амралтайгаа үедэр хийж байгаа. Ах нь танаад ороод та галтгооны тавилга болгож чи бүгдийг хийгээдгүй. Гэр чин юм хийхээр юм байвал бүгдийг хэлээрэй л тэгж чинь. Ах нь одоо байны хамаг яа төлөхгүй одоо галтууртай юм хийгээд одоо тэгжүүл байгаа юм аа. Өөр дээр ч галтуур хийх гэдэг. Мөнгөөр хийж өгөх юм уу? Байрныхаа мөнгийг бэлдээд гэж тийм. Дахиад өгөхтэй шархаа нөхгөө зүтгэж байгаа юм байна. Шархаа танаар нөхгөө шархаа надаар нөхгөө явж исэн ах байлаа. Шархыг аамыгаар нөхнөө гэж байна. Аюу одоо уурдаж мордоо. Тэгээ одоо би гэртэн тавлаг хийхэд орлоо одоо тийм. Одоо хүн байлгүй үү? Яа. Идэх чинь хүн үгүй Байхгүй болол өөр чи хэлэх гээд байгаа юм. Тэгээд би юм хийлээ да. Айгу юм хийчихээ гоё ямпа хийгээ жоохон удаа хийх. Гараас нь юм гардаг бай. Манайд орж ирсэн юу ч гарддаг. Тэгээд бараг сүултээ эн чинь нөгөө хараад ахаар сүлд хүн дасчдаг юм байлээ шүү дээ. Тэгээ өдөр болгон баахыг харсаар байгаа дассан юм да. Тэгээ сүултээ ч тэр тасаад би бас дурлаад байгаа ба шүү. Тэгээл нэг дурлаа яач чадахгүй. Элчиж чадахгүй тэгээд юм удаа хийгээд албаар удаа хийгээл. Тэгэл би тэр чинь өдөр болго орохгүй. Юу яасан? Ороо ядаггүй энэ жоохон энэ хатчуугүй юу гэдэг дахиж ороо. Юм барьж орж ирээ. Сүултээ битэр чинь зүгээр цагаандаа гарсан. Тэгээд доод хоёроо дундаа нь өглөө зүгээр дээш тоожгоо шаттай болсон амар зүгээр. Оо одоо дээрээс нь доош нүнэ хоолой дээрээс нь доош хоолой гүйлгээ хийчихдэг юм уу? Тийм юм хийж гэдэг. Одоо кейт юм уу яа гэх тийм. Өдөрт одоо ингэж 80 орж ирж байгаа юм чи нэг мөс хоолой гэдэг та гуусаж орж ирж байхгүй доо амар зүгээр. Гуусуураа. Хоолойроо хийчих юм уу тэгээд. Тэгээ орж ирээд бол амар юм байна. Тэгээ нэг ороо хоёудаа сайхан яалаа нэг удаан дарсууж уу. Би нэг удаан дарсавж уу. Одоо байлаа юу гэдэг юм бэ? Ахиж хоёр өмсөлцгүй шүү, өмсөлцгүй шүү. Ултаараа хоёр. Магтуулах гал. Би ч одоо яах булчин болчихно. Энэ араа ингэж дэрэлдэж шүү би. Йоо. Таалагдсан. Одоо сууцсан шүү дээ. Таалагдж байгаа үстэй би. Дэрэлээ байсан. Таалагдж байна уу? Удаан дарсаа, удаан зэтгтэй оюутан гэсэхэн. Амар сайхан даж аргая дөө. За тэгээ. Хараа баярлаа. За баярлаа. Таг болчихоо да. За арга сайхан өнгөрөөрэй та. За гэлээ. За.
Төөрх шүү дээ. Үнэн мэдрэмжтэй шүү те. За өнөөдөр холбогдсон, оролцсон, түүх зохиосон бүх сонсогчдоо баярлалаа. Энэ түрүүний нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Анцаа Амийн найруулагчаар өндрөхнөр ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашины радиатор пар кондишны асуудлыг бидэнд даатах 22 жилийн туршлагатай анхдагч авт радиатор сервис мөн эрүүл залуу амьдарцгаар лайв ти брендийн өвлөн цайвлаа. Өргөжлөлтөнд та бүхэн маань шаш нэвтрүүлэг аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.